За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн танилцуулгаар бид нар insert гэсэн командуудыг авч үзэх байгаа. За insert гэсэн хамгийн ихэнд байдаг буюу хамгийн хэрэгтэй одоо үр ашигтай команд бол pivot table гэдэг команд байна. За pivot table гэдэг команд маань ямар команд вэ гэхээр илүү нөгөө хөгдлийг том хэмжээний хөгдөл дээр нэгтгэн дүгнэлт буюу анализ боловсруулалт хийхэд ашигладаг юм команд байгаа. За бидний хувьд болохоор ийм жишээ байна. Бид нар бараа бүтээгдэхүүний үлдэгдэл өгсөн байна. Огноогоороо бараа бүтээгдэхүүнүүд нь за түүний төрөл, нэгжийн үн, за ширхэг гэсэн өгдлүүд өгсөн байна. Тэгэхээр энэ өгдөл дээр хэдүүлээ pivot table-ийг хийж үзье. За pivot table-ийг хийхдээ мэдээж эхлээд өгдлөө одоо оруулах гэж байгаа өгдлөө select буюу идэвхжүүлнэ. За ингээд pivot table-ийг дарахаар ийм цонх гарч ирж байгаа. За тэгэхээр эхний энэ хэсэг маань болохоор ямар төрлийн мэдээлэл оруулсан бэ гэдгийг зааж байна. Хэрвээ та гаднаас мэдээлэл оруулж ирэх гэж байгаа бол энэ хэсэгтээ дараад орох боломжтой. За түүний дараа pivot table-ийн үр дүнг шинээр одоо sheet 1 гэдэг шигтэй шинээр sheet 1-гээд оруулж ирэх үү эсвэл одоо sheet 1 гэдэг дотроо оруулаад ирэх үү гэдэг хоёр сонголт байгаа. За sheet 1 дотор оруулаад ирэх гэх юм бол энийг дараад яг хаана байршуулах вэ гэдэг байршлаа зааж байна тийм. За энэ хавьд ингээд байршуулж I11 гэдэг нүдэн дээрээс эхлээд байршуулъя гэж бодъё. За ингээд окей. За ингээд дарахаар бид нар pivot table 4 гэдэг гараад ирж байна тийм. За өмнө нь pivot table үүсгэжсэн болохоор энэ дөрөвдөг юм байна гэж ойлгох нэ. За pivot table-ыг нэгэнт үүсгэсний дараа pivot table fields гэдэг зүйл гарч ирж байна баруун талд нь. За та бүхэн анзаарч байгаа бол бидний энэ өгдөл дээр байгаа энэ header буюу одоо толгой гэж бид нар ярьдаг тийм header-ууд pivot table дээр автоматар ингэ гараад ирж байна тийм. Түүний доотлолд 4 ийм интервал дөрвнүүд байгаа. За энэ нь бол эхнийх нь фильтр буюу шүүх. За багны дагуу зөөх, мөрийн дагуу зөөх. За яг ямар одоо хувьсгчийг буюу өгдлийг энэ дээр оруулж ирж тоглуулах юм уу яах гэдэг нь энэ дээр шийддэг байна. За жишээг хэдүүлээ төрөл гээд энэ хувьсгчийг мөрийн дагуу гаргаж ирээ тийм. За бид нар энэ бол маш амархан та төрөл гэдэг дээр очиод маус нэгээд хараад доошоо чирэх замаар ингээд гараад ирэх боломжтой. За ингээд төрөл гэдгийг бид нар харахаар энэ дээр James болон хүсний ногоо гэдэг хоёр төрлийн мэдээлэл энэ дээр гараад байна. За энэ мэдээлэл нь ямар мэдээлэл вэ гэхээр D баган дээр байсан мэдээлэл. D баган дээр бидэрт James болон хүсний ногоо гэдэг хоёр төрлийн мэдээлэл байна. Тэгэхээр pivot table маань яаж юм гэхээр энд байгаа мэдээллүүдийн давхцлыг нь арилгаад тэгээд байгаа утгуудыг нь энэ дээр гаргаж ирж байна гэсэн үг. За түүний дараа биднэрт ширхгийнхэн мэдээлэл мэдэгдэж байгаа тийм хэдэн килограмм байгаа бэ гэдэг мэдээлэл мэдэгдэж байгаа. Тэгэхээр ширхгийн мэдээллийг бид нар values гэдэг хэсэг дээрээ очиад чирээд тарья. За ингэхлээр бид нар sum of the ширхэг гэж өгдөө. Тэгэхээр ширхгийнхэн нийлбэрийг нь бид нар James-ээр нь хүнсний ногоогоор нь ялгаад гаргаж ирж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар 29 кг James байна. Хүнсний ногоо нь бол 18 кг байгаа юм байна. Нийтдээ 47 кг бараа бүтээгдэхүүний үлдэгдэл байгаа юм байна гэж ойлгох байна тийм. За түүний дараа бид нар тэгвэл нэгжийнх нь үн гэдэг мэдээлэл бидэрт байгаа. За нэгжийн үнийг мөн за values гэдэг хэсгээр авч тавь. За тэгэхээр нэгжийн үнийх нь нийлбэрүүдийг оруулаад ирж байгаа тийм. Гэхдээ нэгжийн үнэн дээр бид нар нийлбэр гэхээсээ илүү дундаж үн хэд юм бэ гэдгийг сонирхъя тийм. Тэгэх юм бол бид нар за values гэдэг хэсгээрээ нэгжийн үний ард талд байгаа энэ доошоо харсан саарлтанд бид нар дарахаар value field settings гэсэн команд байна. За энэ команд дээр даръя. За энэ дотроос бид юу харж болох вэ гэхээр за энэ мэдээллүүдийн нийлбэрийг авах юм уу, эсвэл тоолох юм уу, дунджийг авах уу, хамгийн их авах уу, багыг авах уу, эсвэл үржүүлэх үү гэдэг ч юм уу те. Үржрийг авах уу гэдэг ч юм уу ийм сонголтууд байх нэ. За бид нар дунджийг олох гэж байгаа учраас average гэдэг хэсгийг дараад окей дарж байгаа. За тэгэхээр бид нар James-н дээр нийтдээ 29 кг, дундаж үн 625 байх нь. За хүсний дугаар 18 кг, дундаж үн 500 байх нь. За ер нь бол манай бараа материалуудын одоо дундаж үн нь бол зарах үн нь бол 575 байна гэж ойлгох юм тийм. За шалгаад үзье. За тэгэхээр нийтдээ биднэрт 47 кг
кг бараа бүтээгдэхүүн байна те. За 47 зөв байна. За түүний дараа нэгжийн үнийхэн дундч нь болохоор 575 байна гэдэг нь бас гаргаж ирж байна гэсэн үг. За түүнээс гадна бид нар бараа бүтээгдэхүүнээ илүү дэлгэрэнгүй болгоод тайлангаа илүү дэлгэрэнгүй болгож харъя гэх юм бол бараа бүтээгдэхүүн гэдэг хэсгийг бид нар за columns буюу багны дагуу гаргаж ирж болж байна те. Тэгэх юм бол James гэдэг хэсэг дээр алрам гадал жүүрчлэр гээд явж байна. Хүсийн ногоо гэдэг дээр low range гээд явж байна те. За түүний араас юу явж байгаа вэ гэхээр нэгжийн дундаж өнүүд нь бас явж байна. За одоо хэдүүлээ бараа бүтээгдэхүүнийг бид нар баган дээр тавьсан бол үнийгээ бас доош нь зөгөөд мөрийн дагуу гаргаж ирэх боломжтой. Тэгэхээр илүү ойлгомжтой тайлан гарч ирж байна те. Өөрөөр хэлбэл жимс нь бол 29. За яг ямар жимснүүд хэдэн килограмыг бүрдүүлээд 29 болгож байгаа юм бэ гэдэг нь дээр гарч ирж байна. Хүсний нөө 18 кг байна. Тэрнийг ямар бүтээгдэхүүнүүд байгаад 18 болж байгаа юм бэ гэдэг нь гарч ирж байна. За түүний араас нэгжийн өмнүүд нь бол ингээд гарч ирэх боломжтой байдаг байна. За тэгэхээр pivot table fields гэдэг хэсгээс маш амархнаар хэлбэрээр бид нар доош нь дээш нь зөөгөөд ингийн мэдээллүүдээ гаргаад ирэх боломжтой. За энэ бол таны одоо бэлтгэсэн pivot table буюу одоо таны ажилдаа хэрэглэх юм уу те эсвэл янз бүрийн зорилгоор хэрэглэх боломжтой pivot table гарч ирдэг байна. За pivot table-ыг нэгэнд үүсгэсний дараа хоёр төрлийн tab гарч ирдэг. Analyze tab, за түүний араас Design tab гэдэг хоёр tab гарч ирж байгаа. За энэ дотор энэ tab дотор байгаа командуудыг бас товчхон ярий. Тэгэхээр pivot table гэдэг хэсэгт Analyze tab-ийн pivot table гэдэг команд нь юу вэ гэхээр ерөнхийдөө энэ table-ийг хэрхэн харуулах вэ те? Хэвлэгтэй яах юм? За бид нар grant total гэж авал энэ нийлбэр дүнгуудыг нь ярьж байгаа те. Grant total-ыг харуулах юм уу, харуулахгүй юм уу? За формат нь ямар байх юм дэшээ доошоо те. Гэх мэтчлэнгийн ерөнхий тохироонуудыг бол эндээс их боломжтой байдаг. Pivot table гэдэг хэсгээс их боломжтой байдаг. За түүний дараа болохоор field settings гэдэг команд. За энийг та бүхэн сая харсан баг. Бид нар саамыг нь өөрчлөөд өөрөөр хэлбэл нийлбэрийг нь дунджаар солихдоо average гэдгийг доошоо дарж ягаад value settings гэж орж иж ирсэн тийм. Тэгэхээр энэ команд маань мөн analyze tab дотор байдаг байна. За энэ дотор мэдээллүүд байдаг байна. За ингээд custom гэж ороод эндээсээ сонгох боломжтой болтгоо. За түүний дараа дээшээ доошоо бас одоо дээшээ доошоо болох гэдэг командууд байна. За analyze tab-ийн хамгийн гол команд нь юу вэ гэхээр insert slicer гэдэг команд аа. За slicer гэдэг нь бол юу вэ гэхээр одоо энэ гаргаад ирсэн байгаа pivot table-ийг бид нар одоо гараасаа маш хэлбэрээр яаж оруулж ирэх вэ гэдэг сонголтуудыг биднэрт өгдөг. За жишээлбэл бид нар төрөл гэж сонгоод үзье. Манай жишээний хувьд төрөл гэж сонгоод үзэхэд бид нарт хоёр утга байгаа. Нэг нь бол James, нөгөөх нь Хүсний ногоо. За одоо та бүхэн харж байна те. James гэд дарахаар зөвхөн James-тэй холбоотой мэдээлэл гарч ирж байна. Хүсний ногоо гэд дарахаар Хүсний ногоотой холбоотой мэдээлэл гарч ирж байна. Тэгэхээр slicer бол маш хүчрхэг. Өөрөөр хэлбэл таны энэ pivot table хүснэгтийг хараасаа ингээд удирдах боломжтойг олгож идэг байна. За дахиад slicer нэмж үзье. Slicer дээр бараа бүтээгдэхүүний төрлүүдийг нэмж үзье. Бүтээгдэхүүнүүдээр нь. За тэгэхээр бид нарт бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байна те. За алим гадилж үрж гэх юм бол тухайн яг таны сонгосон мэдээлэл чинь pivot table дээр шууд харагдана гэсэн. За үүнийг ганцхан лунг сонгохгүйгээр ганцхан лирийг сонгохгүйгээр гурван төрлийн одоо бүтээгдэхүүн сонгоё гэх юм бол та энэ хажууталд нь байгаа multi select гэдэг товчийг идэвхжүүлэх шаардлагатай. Ингээд орохоор за алим гадилж үрж лир гэдэг ч юм уу те. Хүсснээрээ та эндээс сонгох боломж бол олгодог байх нэ. За хэрвээ та ямар нэгэн байдлаар pivot table-ийг фильтрдэхгүй, шүүхгүй гэх юм бол энэ хэсэгтээ дараад одоо энэ slicer үйлдэлүүдийг бол буцаах боломжтой болдог байна.
Түүний дараа биднэрт insert timeline гэдэг команд байдаг. За энэ маань бас мөн slicer-тай адилхан маш хүчрхэг команд байна. За энэ команд маань гэхдээ slicer-аас ялгаатай нь огнооны хувьд ажилладаг. За биднэрт огноо гэдэг одоо баанда тий. За мэдээлэл маань огноотой учраас timeline маань ажиллана. За timeline гэдэг хахаар огноо гэсэн мэдээлэл гарч ирж байна. За энийг окей дараад орохоор мөн адилхан slicer гарч ирж байгаа. Гэхдээ энэ нь бол огнооны хувьд. Өөрөөр хэлбэл бид нар яг ямар сонголтуудаас сонгох боломжтой гэхээр жилийн өвдөл байж болж гин улирлаар, сараар, өдрөөр гэх мэтчлэнгийн одоо сонголтуудыг хийх боломжтой. Өөрөөр хэлбэл одоо 2021 оны 1 сард зөвхөн манай барометрэл үлдэх 1 сарын хугацаанд яг ямар байсан юм бэ? 2020 оны 12 сарын одоо байдлаар манай барометрэл үлдэх ямар байсан юм бэ? За энэ хоёрын нийлбэр буюу нийлбэр дүнгээр хэд байсан юм бэ? За ирээдүйд жишээлбэл хэд байгаа юм бэ гэдгийг гаргаж өгөх боломжтой. 2021 оны 2 дугаар сарын мэдээлэл бидэрт байхгүй учраас энэ дээр ямар нэг мэдээлэл гарч ирэх байна гэдгийг нь болж байгаа гэсэн. За гих мэтчлэнгээр одоо хугацааныхын хувьд бид нар бас мэдээллийг шүүн. Тэр нь бас маш хүчрхэг. Одоо жиглээр нь юм уу? Одоо улирлаар нь юм уу? Сараар нь юм уу? За мөн өдрөөр нь юм уу гэдэг ч юм уу те. Гих мэтчлэнгээр хугацааны интервалын хувьд бас ялгаатай байдлаар ингээд тайлангаа харуулах боломжтой байдаг ахнэ. За слайсруудаа ингээд устгаж байгаа. За filter connection гэхлээр хэрвээ та өөр одоо pivot table-тэй холбогдсон бол бас холбоосоо эндээс харах боломжтой байдаг. За түүний дараа analyze tab-ын бас нэг хоёр гол команд нь юу гэдэг вэ гэхээр refresh and change data source гэдэг хоёр команд аа. За энэ хоёр команд маань яах вэ гэхээр бидний энэ pivot table, бидний үүсгэсэн энэ pivot table бол цаана энэ одоо өгөгдөл дээр буюу одоо хамгийн анхны өгөгдсөн өгөгдөл дээр суурилж бий болсон байгаа тийм. Гэтэл бид нар энэ өгөгдөл дээр өөрчлөлт оруулахад одоо жишээлбэл 2021 оны 1 сарын 15 биш 1 сарын 18 гэдэг ч юм уу тийм. Ингээд ийм мэдээлэл оруулахад яг үгээр энэ pivot table маань өөрөө автоматар шинжилдэг мэдээллийг суур мэдээлэл буюу анхан өгөгдөл дээрээ анхан шатны өгөгдөл дээрээ бид нар одоо ямар нэг шинжилэлт хийсэн бол заавал refresh дарж иж pivot table маань тэр өөрчлөлтийг авдаг гэсэн. За түүнээс гадна энэ анхан шатны өгөгдөл маань ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхтэй эсвэл та өөр төрлийн мэдээлэл оруулж ирэхтэй энэ change data source буюу их сурвалжийг нь солино гэдэг энэ командыг бол одоо ашиглана гэсэн. Өөрөлдвөл эндээс өөрчлөгдсөн ч юм уу, байршил нь өөрчлөгдсөн, эсвэл утгууд нь уршаал өөр болсон ч юм уу тийм юм бол эндээс бас одоо source буюу их сурвалжийг нь сольдог байх нэ. За түүний дараа болохоор устгах тий. За фильтрүүдийг устгах. За select хийх буюу одоо идэвхжүүлэх. За хэрвээ одоо энэ pivot table-ийн үр дүнг одоо энэ I11-ээс K24 гэдэг байршлаас одоо өөр байршилд солио гэх юм бол smooth хийж болдог гэсэн. За түүний дараа бас нэг гол команд байгаа. Хүмүүс ер нь л хөвчлэн мэддэггүй. Гэхдээ маш хүчрхэг юм команд байдаг. За энэ нь юу вэ гэхээр field items sets гэдэг. Энэ дээр бид нар шинээр ховсгчуд буюу шинээр үзүүлэлтүүдийг нэмэх боломжтой. Өөрөөр хэлбэл бид нарт ширхгийнхэн тоо мэдэгдэж байна те. Бараа бүтээгдэхүүний ширхгийнхэн тоо мэдэгдэж байна. Нэгжийн өмнө өртгөн мэдэгдэж байна. Тэгэх юм бол бид нар эндээс борлуулалтын орлогыг нь тооцох боломжтой. За борлуулалтын орлогыг тооцоод pivot table дээр гаргаж ирье. Тэгхийн тулд бид нар analyze гэж хэсэг рүү ороод field items sets гэж ороод calculated fields гэж ороод за энэ дээрээс бид нар борлуулалтын орлогыг тооцох тийм. За борлуулалтын орлого. За формула гэдэг хэсэг дээр нь бид нар нэгжийн үнийг оруулж ирье. За нэгжийн үнийг үүсгэх юм. Тоош гэр нь үржүүлнэ тийм. За тоош гэр нь үржүүлээд add хийлээ. За борлуулалтын орлого гэдэг шинэ хувьсагч үүссэн байна. За та бүхэн харж байгаа тийм борлуулалтын орлого.
Нийтдээ бидэрт 3 кг ялан байгаа. Нэгжийнх нь үнэ 500 юм байна. За энэ 3 кг-ыг борлуулсны дараа бидэрт энэ 500 төгрөгийн борлуулалтын орлого бий болох нэ гэдгийг ингээд бид нар тооцоолоод гаргаад ирэх боломжтой байдаг ахны. За дараагийн идэвхжиж байгаа команд маань бас маш чухал команд. За энэ маань одоо бид бүхэн pivot table буюу одоо тайлан хэлбэрээр нь хүснэгт хэлбэрээр нь харж байна те. За үүнийгээ бид нар график хэлбэрт оруулах бас боломжтой байдаг. За тэгэхэд бол бид pivot chart гэдэг командыг бол сонгоно. За pivot chart гэдэг командыг сонгохоор бидний энэ өгөгдлийг маш олон төрлийн одоо графикаар илэрхийлэх боломжтой гэж харагдаж байна те. За маш энгийнээр бид нар одоо юу column bar буюу бар хэлбэртэй ийм графикийн төрлийг сонгож оруулаад за ингээд сонгоод оруулаад ирэнгүүт бидний байгаа мэдээллүүдийг жимс хүнсний ногоо за тэгэл ширхгээр нь дундаж үнээр нь борлуулалтын орлого гэдгээр нь ингээд гараад ирж илээ. За одоо үүнийг бид нар график гаргаж ирснийхаа дараа слайсераар холбоё. Слайсер дээр бид нар төрөл гэж авъя. За түүнээс гадна бас таймлайн оруулж ирье те. Таймлайн оруулж ирэхин тулд ингээд за ингэж оруулж ирчээд зөвхөн Jim's гэдэгтээ дарахаар бидний одоо график маань зөвхөн Jim's-ний мэдээллүүдийг харуулна. Хүнсний ногоо бол хүнсний ногооныхын мэдээллүүдийг харуулж байна. За 2020 оны 12 сарын параметрлэл үлдэгдлийг харуулъя гэх юм бол ийм мэдээлэл байхгүй маань 2021 оны 1 сарын мэдээллийг харуулъя гэх юм бол хүнсний ногоон дээр ийм мэдээлэл байгаа юм байна гэж ойлгох юм те. Тэгэхээр энэ дээрээс бид юуг харах боломжтой вэ гэхээр мэдээллүүдийг нэгтгэн дүгнээд түүнийг графикт оруулаад тэгээд гараас маш амархан хүссэн мэдээлэлээ хайгаад шүүгээд оруулах боломжийг бол pivot table за мөн pivot table-ийн график хэсэг нь бол олгож байгаа гэсэн. Тэгэхээр бид нар хянах самбар хийн, dashboard хийн гэд ярьдаг шүү дээ, тэ. Тэгэхээр dashboard-ийн цаана ажиллаж байгаа гол түүл нь болохоор юу байдаг вэ гэхээр энэ pivot table түүнтэй холбоотой графикууд, slicer, timeline гэсэн зүйлсүүд бол байдаг байх нэ. За түүний дараа recommended pivot tables гэж команд аа. За энэ нь ямар команд вэ гэхээр саяны энэ бидний үүсгэсэн pivot table-ыг Microsoft Excel янз бүрийн хөлбруудаар тий гаргаж ирэх боломжтой гэдгийг танд санал болгож байгаа гэсэн. Тандаас бас харж агаад тохирсон форматаар нь сонгоод оруулж ирэх боломжтой байдаг ахны. За түүний дараа Analyze tab-ийн хамгийн сүүлийн 3 команд маань юу вэ гэхээр Field List. За Field List гэдэг маань болохоор одоо энэ pivot table-ийн хажууд нь гарч ирж байгаа бидний өмнө нь ингээд доош нь чирэх байдлаар мэдээллүүдийг оруулаад байсан шүү дээ. Тэр хэсгийг харуулахгүй гэдгийг нь гаргаж ирнэ. За тэгээд дээрэс нь энэ нэмэх хасах тэмдгүүдийг байлгах байхгүй гэдэг ч юм уу те. За энийг нь харуулахгүй гэж шийднэ. За бидний энэ header дээр байгаа row labels гэдэг үгсийг байлгах байхгүй гэдэг одоо сонголтыг үл эндээс их боломжтой байдаг байна. За түүний дараа design гэдэг tab ба. За design гэдэг tab маань ерөнхийдөө таны бэлтгэсэн энэ тайлан хүснэгтийг хүнд харагдах байдлаас нь ямар байх вэ гэдгийг бол шийддэг ийм tab ба. За subtotals гэдэг команд маань яадаг команд вэ гэхээр за бидний мэдж байгаачлан бидэд бол 2 subtotal байгаа те. Jim's-ний болон хүнсний ногоо гэдэг. За тэгэхээр энэ Jim's нь 8 625 хүнс нь 18 500 гэд гаргаж ирж байна те. Энийг л бид нар subtotals гэж хэлж байгаа. За subtotal-ыг харуулахгүй гэх юм бол ийм дүгийг харуулахгүй гэж болно. За бүгдээрингийн дуудлалт нь харуулъя гэх юм бол ийм байна. За бүгдээрингийн дээдлэлт нь харуулъя гэх юм бол ийм байна те. За түүний дээр grand totals гэж байгаа. За grand totals гэдэг маань болохоор нийлбэр дүнгуудын буюу одоо бүх subtotal-уудынхаа Jim's-ний хүнсний ногоо бүгдээрийнх нь нийлбэрийг харуулдаг ийм үг ба команд. За энэ дээрээ бүгдээрингийн байхгүй одоо grand total-гүй болгоно. Scoop бол одоо мөрийн дагуу паны дагуу бүгдийг байлгана. Scoop мөрийн дагуу байлгана, паны дагуу байлгана гэх мэтчлэн сонголтуудыг хийх боломжтой байдаг хэ. За түүний дараа энэ compact хэлбэрт оруулах уу, Scoop одоо энэ tabular хэлбэрт ингэж оруулах уу те.
За эсвэл ингэж харуулахгүй гэдэг ч юм уу те. Арай өөр байдлаар харуулах юм боломжуудыг бол олгохгүй. За түүний дараа line буюу одоо дундуур заагласан мөр оруулах уу, баг нь оруулах уу гэдэг ч юм уу те. Хоосон мөр оруулах уу гэдэг команд ахна. За түүний дараа ямар команд авъя гэхээр header буюу одоо энэ header-уудыг нь гаргаж ирнэ. За дээрэс нь энэ багны дагуух толгой буюу header-уудыг нь гаргаж ирнэ. За ингээд мөрийн дагуу мөрнийх нь одоо шугамуудыг нь илүү тодруулна. Багны дагуу багны шугамуудыг нь илүү тодруулна гэдэг ч юм те. Гэх мэтчлэн ингээд таны харагдах байдал одоо тайлангийн харагдах байдал дээр л илүү ажилласан командууд байна. За хэрвээ та улам одоо илүү гоё харагдуулахыг хүсэх юм бол за энэ дизайн хэсгийн хамгийн артлын энэ дизайнтай холбоотой одоо бэлтгэсэн темплейтүүдээс аваад спортоо илүү гоё харагдуулах боломжтой байдаг байна. За ингээд pivot table-тэй холбоотой бүх командууд бол ийм байдаг байх нь insert tab-ны хамгийн ихний команд бол pivot table байлаа.